За өнөөдөр бүгдээрээ Great Wall Motor компани машинуудынхаа доод явах хэдэн болон рам хэзэлтэд танилцгаая. За хамгийн эхнээсээ ингээ харах юм бол энэхүү автомашин маань мотор болон хропныхоо касчийг 3 мм-ийн зузаантай төмөр илгэвчээр бүтэн хамгаалсан байдаг. За одоо энэ яг хоропны төгсгөл хүртлээ. За рамны бас голлоос ингээд залгаад яг юм төмөр илгэвчтэй байдаг. За урд тэнхлэг бол мэдээж давхар гартай, дээд гар болон доод гартай. За энэхүү автомашины амортизатор болон бүхэл явах хэдэн нь Японы алдартай брендээр хийгдсэн байдгаараа бас онцлогтой байдаг. За одоо та бүхний энэ харж байгаачлаа рам хэзлийн хитчнээ одоо тий зузаан дахин байгааг эндээс харж болно. За рам бол өөрөө 89% ганга орцтой гэж явдаг. За одоо ээжлээд машины маань яндан байна. За энэхүү яндан маань өөр дээрээ хоёр юм нүхтэй байдаг. Одоо нэг нь энд байна, нөгөөх нь энд ч байгаа. За энэхүү гүшүүтлэр яадаг вэ гэхээр энэхүү автомашин маань өөрийнхөө илүүдэл усыг яндангаараа шууд доош нь гаргацдаг болохоор энэ яндан дотор өвлийн нөхцөлд ямар ч илүүдэл ус ингэж хөлдөж хоримтлагдахгүй гэсэн үг. За хойшоогоо одоо эндээс дахиад харуулах юм бол за автомашины маань кардан гол явж ирж байна. Кардан гол маань явсаар байгаад хойд чулаак буюу хойд бүхсэн дээр залгадаж өгч байгаа. За энэ хойдлын чулаак маань ямар үүрэгтэй вэ гэхээр автомашин маань илүү хүнд ачаа ачих зам мөн дээрээс нь оффроудд явхад за амарчийн гулцаалт үүсэхгүй. За явах хэдэн бас нөгөө амархан хураад гулцаагаад байхгүй гэсэн үг. За энэ дээр бас харж иж болно. Одоо энэ хойд чулаакн дээр ийм бүрштэй зам мөн эрдэнэтэй учраас явдал илүү зөөлхөн болоод ирдэг. За чулаактай машинууд бол урд хойно чулаактай бол нэлээд хатуу болдог штеп. За энэ бол яг тэрийг шийдээд өгсөн. Илүү зөөлхөн болох талаас нь ийм амарчийн бүрш хийж өгсөн байна. За хороп маань Герман брендийн хороп. За урагшаага 8 шатлалтай автомат болон гидромеханик хосолсон хороп байдаг. За хороп илүү одоо нөгөө нэг олон шатлалтай болоод ирэхлээр автомашины маань бас нөгөө гүйлт урагшаага явалттай. За хүч илүү сайжирж ирдэг гэсэн үг. Банкны хувьд гэх юм бол 80 литрийн бензин банктай. За банк маань бас өөрөө юм давхар хамгаалттай. Тэгэхээр нөгөө банк доогоороо юм зохиж цоорж бензин алдахаас сэргийлсэн байна. За та бүхэн анзаарсан бол энэхүү явах хэдэн одоо хороп, яндан, за чулаак, за урдлын давхар гар бүгд ийм тослог байгаа гэсэн. Энэ нь яагаад ийм тослог байгаа вэ гэхээр үйлдвэрийн зэвэрлэлтээс хамгаалсан тусгай түрхлэг ийм бүтэн түрхэгдсэн байдаг гэсэн үг. Одоо энэхүү түрхэлт маань өвлийн одоо нөхцөлд зам дээр одоо давс асгааттай за явах хэдэнгийг идэх одоо тийм асуудал гардаг шүү дээ. Одоо тэрийг бүрэн хамгаалж өгсөн ийм түрхлэг байдаг. За энэхүү зэвэрлэлтийн түрхлэг маань бүрэн түрхэгдснээрээ доорх төмрийн одоо насжилт удаашрч өгнө. За хэдүүлээ хойшлоод үзэхлээр за энэхүү автомашины маань бас онцлогтой зүйл нь энэ ба. За энэхүү зүйл нь юу вэ гэхээр тэргүүл чирэх дуртай хүмүүст бол маш хэрэгтэй зүйл байдаг. Ягаад гэвэл энэ маань өөрөө тоормсны системтэй чиргүүл чирэхтэй тоормсны системээ энэ рүү холбочно. За энэ рүү холбочих юм бол тоормсны системтэй чиргүүл чирж байгаа тохиолдолд 2.5 тонн хүртэлх чиргүүлийг ямар ч асуудалгүй чирэх боломжтой гэсэн. Харин энэнгүү тоормсны системүүгээр чирэх юм бол нэг 750 орчим килограмм даацыг одоо дааж чирэх нь байна. За ингээд бас ийшээ харуулчих. Ийшээ харуулах юм бол рамн дээр Борховны 4 болт үйлдвэрээсээ сөрүүлж гисэн бас онцлогтой. За энэхүү автомашина маань өөрөө бас маш сайн тоног авдгаараа бас онцлогтой байдаг. Тийм учраас энд ерөөсөө ямар ч асуудалгүй гадна талаас нь Борхов боочих боломжтой байна. JW Mongolia-нд борлуулалтын дараах бүхий л баталгаат засвар болон сэлбэрийн нөөцөөр хэрэглэгчтэй бүрэн хангаж ажиллаж байна.